Дотоод нийт бүтээгдэхүүн болон за хөдөлмөрийн бүтээмж урьдчилсан гүйцэтгэлийн нэгдүгээр улирлын байдлаар шинэ дата мэдээлэл өнөө өглөө үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. За дотоодын нийт бүтээгдэхүүнс эхлэе гэж бодож байна. За өмнөх оны мөнөөс бол 7.9% эрчимс нэлээд бас юм өндөр дүнгээр өссөн хөдөлгөөн бол ажиглагдаж байна. За мэдээж бас уул уурхай олборлолтын салбарын нэмэгдэл өртөг бол 34 орчим баруй хувь өссөн гол нөлөө бол үзүүлсэн гэж мэдээлж байна. Тэр хүлээлттэй ерөнхийдөө энэ дотоод нийт бүтээгдэхүүний өсөлт хэр нийцсэн бэ? Шинэ датанаас сонирхолтой. За нэгдүгээр улирлын байдлаар эдийн засгийн бодит өсөлт 7.9% гарсан байгаа. За энэний 5 орчим 1% буюу одоо дийлэнх гэсэн үг. Уул уурхайн салбарын өсөлт дангаараа бүрдүүлсэн байна. За энэ дотор задлаад харах юм бол нүүрс олборлолт болон зэсийн мэж-мэлийн үйлдвэрлэл бол одоо энэ 5% баг тэр чигтэн шахуу дангаараа өсөж байна. За энэ юунаас шалтгаалсан гэхээр нэгдүгээрт нодлон бол одоо нүүрс олборлолт экспортын хэмжээ оны эхний хагасд бол сул байсан. Өөрөөр хэлбэл одоо суур оны түвшин бага байсан учраас бол энэ жил нүүрс олборлолт экспортын хэмжээ бол одоо 50%-аар нэмэгдэж гарч байна. За хоёрдугаарт ер нь нодлонгийн өнгөрсөн жилийн сүүлийн хагасаас эхлээд энэ оюутлогын зэсийн бэжмэлийн үйлдвэрлэл бол нэлээд нэмэгдсэн. За энэтэй холбоотойгоор зэсийн экспорт олборлолт үйлдвэрлэл бол одоо бас 50 орчим хувиар ингэж нэмэгдэж байгаа нь бол одоо нийт эдийн засгийн өсөлтийн 7.9% өсөлтийн 5.1%-ийг одоо үндсэндээ зэс нүүрсний одоо олборлолт дангаараа бүрдүүлж ийн гэж хэлж болж байгаа. За цааш нь ингээд задлаад үзэх юм бол мэдээж энэ уул уурхайн бүтээгдэхүүн нүүрсний олборлолт гэсэнтэй холбоотойгоор тээврийн салбарын ачаа хэрэглэлт бол нэмэгдсэн байгаа. За энэ маань өөрөө эдийн засгт дахиад 1.1 гэхээр ер нь 7.19% одоо дийлэнхийг энэ нүүрс зэс дагсан тээврийн салбарын үйл ажиллагааны одоо идэвхжил бол дангаараа бүрдүүлж байна гэж хэлж болж байгаа. За эдийн засгийн салбаруудын хувьд бас бидний нэг анхаарал татах нэг үзүүлэлт юу гарч ийнө гэхээр үйлчлэгээний салбар дотроо худалдаа болон зочдуудал зовгийн газрын салбарууд бол бодит тутгаараа нэгдүгээр улирлд бол уралдтай гарлаа. Тухайлбал худалдааны салбар 0.8% агшилттай, зочдуудал зовгийн газрын салбар 2.3% агшилттай байна. Тэгэхээр энэ салбарууд дээр бол ажил хүчний оролцоо бас нэлээд их байдаг. Нийтдээ бол нийт ажилчдын 30 гаруй хувь бол одоо энэ хоёр салбар дээр төлөвлөдөг учраас бол энэ бол цаашдаа бидний анхаарах ёстой салбаруудын нэг болж байна. За ерөнхийдөө нийт эдийн засгийг одоо оны эхний хүлээлтээс авал харьцуулахад бол харьцангуй өндөр өсөлттэй байна. За гэхдээ түрүү хэлсэн өнгөрсөн оны эхний хагастай идэвхжил сул байсан өөрөө бас эдийн засгийн өсөлт өндөр гарахад бол нөлөөлж байна. За энэ суур үеийн нөлөө бол оны сүүлийн хагастай бол арилах болов гэж харж байна. За хөдөлмөрийн бүтээмжтэй бас аваад үзэх юм бол нэг ажиглагчид ноогдох дотоод нийт бүтээгдэхүүн хөдөлмөрийн бүтээмж эхний үйлрэлт бол баг бүх салбарт ерөнхийдөө өссөн юм үзүүлэлттэй гарсан байна. За өсөлтийн хурдыг бас аваад үзэх юм бол 23 оны 1-р үйлрэлтээс хойш бол нэлээд өссөн. За мэдээж уул уурхай олборлолтын салбарт бол 13 сая төгрөгөөр хүрсэн бол хөдөө аж ахуйн салбарт бол 30.1% өссөн ч гэсэндээ сарын өсөлтийн дүнгийн аваад үзэх юм бол за уул уурхайн салбартайгаа харьцуулахад бол 8 дахин доогуур дүнтэй байгаа юм л да. Тэгэхээр шинэ датанаас харах юм бол за нэг ажиглагчид нодох дотоодын нийт бүтээгдэхүүний хувьд бол за яг бодит бол өөрчлөлт бас хэрэг гарсан гэж харж байна. Одоо уул уурхайн салбараас хэд хамааралтай байгаад байгаа нь эргээд бусад салбарт үзүүлэх нөлөөлөл нь хэр болж ирж байна. За нэгдүгээр улирлын ажил хүчний мэдээлэлээс харахад бол ажил хүчний оролцооны түвшин бол өнгөрсөн оны үетэй харьцуулахад бол 1.6% буурсан байна. За энэ бууралт маань өөрөө хөдөө аж ахуй, за үйлчлэгээний зарим салбар мөн төрийн албан дээр бол ажил хүчний оролцоо буюу одоо ажиллагчдын тоо буурсан байна гэсэн үг. За уул уурхайн салбар дээр за барилга, за зарим үйлчлэгийн салбарууд дээр бол нэлээд өсөлттэй байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл яаж юм гэхээр нийт дүнгээр ажил хүчний оролцооны түвшин буурсан учраас эдийн засгийн өсөлт дээрээс нэг ажилтнад ноогдох одоо нэмэлт өртгийн хэмжээгээр бол нэлээд өндөр өсөлттэй одоо хөдөлмөрийн бүтээмж гарч байна. За гэхдээ энэ маань бол одоо удирдлагын дүн учраас бол савлгаа өндөртэй байдаг. Жилийн одоо үлдсэн 3 үйлрэлтэй хэрхэн яаж одоо өөрчлөгдөх бол бид нар бол анхаарах шаардлагатай. За ерөнхийдөө бол одоо хөдөлмөрийн энэ зах зээлийн үзүүлэлтүүдийг харахад бол ажлууллын түвшин 5.7% болж байгаа. Өнгөрсөн оны мөн ярьтай харьцуулахад бол 0.3% өссөн байгаа. За гэхдээ энэ маань бол одоо мэргэжлийн хэлээр бол статистикийн хувьд ач холбогдолтой өөрчлөлт биш. Тэгэхээр бол нэг үйлрлийн үзүүлэлтүүдийг бид одоо эх үйлрэлүүд дээр бас хараад энэ ажиглалтын тоо маань олон болсон тохиолдолд бол илүү тайлбарлах боломжтой болно гэж хэлж байна. Хөдөлмөрийн бүтээмж өсөж байгаа нь цалингийн бас бодит өсөлтөд хэр хэмжээнд нөлөөлж байгаа лээ?
За мэдээж эдийн засгийн өсөлт бол 7.9%-тай байгаа. За энэ дотроо хэдийгээр эдийн засгийн өсөлтийн дийлэнхийг одоо уулуурхай салбар авч явж байгаа ч гэсэн ер нь бол бодит цалингийн өсөлт бол тодорхой хэмжээр нэмэгдэж байгаа. За энийг бол бид мэднэ одоо он гараа төрийн албаагчдын цалин 10 орчим хувиар нэмэгдсэн. За эмчнэрийн цалин нэмэгдсэн. За сая засгийн газраас багш нарын цалингийн асуудлыг бол шийдвэрлэж байна. За мөн өнгөрсөн оны 2 дугаар улирлаас эхлээд бол хөдөлмөрийн үсний доод хэмжээг нэмэгдүүлсэн. За мөн одоо тэтгэврийн хэмжээг нэмсэн нь бол өрхийн орлого дээр тодорхой хэмжээний одоо эерэг нөлөө үзүүлсэн. За энэ дотроос нь өрхийн орлогыг задлаад үзэх юм бол өрхийн орлогыг одоо докторжуулж баг зэрэг нэмэгдүүлж байгаа гол хүчин зүйл бол цалин өсөлтийн орлогын өсөлт байгаа. Тэгэхээр бол энэ дундаж хөдөлмөрийн үсний доод хэмжээ, төрийн албаагчдын цалингийн өсөлт, за мөн эдийн засгийн өсөлт бол тодорхой хэмжээгээр бас өрхийн цалинг бол баг зэрэг өсөхөд бол нэмэр үзүүлж байна гэж харж болохоор байгаа. За гэхдээ нөгөө талаасаа бол сүүлийн сарууд дээр бол инфляц бол нэлээд эрчимтэй өслөө. Ялангуяа 4-р сарын үед бол өмнөх сартай харьцуулахад инфляц 2.81%-аар өссөн байгаа. За нэгдүгээр үйлрлийн өрхийн хэрэглээний зарлыг харахад бол 13 орчим хувиар нэмэгдсэн. За гэхдээ хэрэглээний зарлах дотроо бид өрхийн хүнсний зардлын одоо бодит өөрчлөлтийг авч үзэх юм бол 0.41%-аар буурсан юм үзүүлэлт гарч байгаа. За 3-р сарын хүнсний инфляц бол 14%-тэй байсан. 4-р сарын 19.7 болж нэмэгдсэн байгаа. За энэ юу илэрхийлж байна вэ гэхээр магадгүй одоо хүнсний үнийн өсөлт хэд өндөр байгаа нь одоо өрхийн хүнсний хэрэглээнд бол тодорхой хэмжээгээр бол сөргөөр нөлөөлж явах юм эрсдлийг дагуулж байна гэж хэлж болохоор байгаа. За ер нь бол олон улс ч гэсэн ярьж байгаа. Ялангуяа энэ сүүлийн саруудад энэ ормосын болоод үүснэ нөхцөл байдалтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний инфляц эрчимшгийн хэрээр иргэд бол одоо хэрэглээгээ танах юм магадaltaй байгаа. За энэ маань эргээд эдийн засгийн идэвхжэлтэй бол сөргөөр нөлөөлөх юм эрсдэл харуулж байгаа. Хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний өндөр аваад үзэх юм бол за махны бүлгийн үн бол бас нэлээд өсөж байгаа гэж байна. Тэгэхээр одоо дараагийн эрэг улирлуудад энэ үнийн өсөлт бас хэр буураад ирэх бол ер нь статистикийн хорооны бас үе үе нэгдэр улирлуудад аваад үзэх юм бол бас хүнсний бүлэг дондаа махны үнэс нэлээд бас юм эрчимцэн хөдөлгөөнтэй яваад байгаа шүү дээ. За ер нь яг хүнсний бүлэг нийт өсөлт 19.7 байгаа. За энэ дотор хамгийн өндөр өсөлттэй яг махны бүлэг 36.5. За яг тэр дотроо бүр яг үхрийн мах, хоньны мах бол одоо 40% өсөлттэй явж байна. За улирлын онцлогоос авч үзэх юм бол ерөн сүүлийн 15-16 жилийн дунджаас авчих юм бол оны эхний хагасд бол махны үн улирлын талаас шалтгаалan өсдөг. Оны сүүлийн хагасд бол буурдаг юм зүй тогтол ажиллагддаг. За энэ яг одоо эх саруудад одоо зуршлах хэр болох уу те. Тэрнээс хамаарат одоо магадгүй махны үн хэрвээ зуршлах таатай бол бас өмнөх онуудын жишгээр бол эрчимтэй буурж болцшгүй. Тийм учраас бол ямар ч гэсэн үнийн өсөлт бол энэ 7 дугаар сараас эхлээд бол саарж одоо эргээд одоо буурах одоо болцоо бол үүснэ гэж харж байна.